Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг гэрэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдөр цөмийн эрчим хүчний талаар ярилцах болно. За студид маань компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу хөтлөгч орно хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр формалдгийг дагуулаагүй ENF стандартын хавтан худалдааг эрхэлдэг Iron Circle компани болон өдөр бүр шин төлөөж үгийн хамт олон маань ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV-гээр болон Од Мөндөр радио 107.83 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. За өдрийн мэнд хүргэе Хасаа. Өдрийн мэндэ. За цөмийн хүчний тухай өмнө нь бол ярьсан байгаа. Цөмийн хүч гэдэг. За өнөөдөр болохоор цөмийн эрчим хүч гэж ярьж байгаа. За энэ хоёр жоохон ялгаатай л да. Цөмийн хүч бол ерөнхийдөө бол өмнө яг ярьсанчлан хэрвээ сонирхож байвал бас мэдмээр байвал өмнөх нэвтрүүлэг рүү очоод нэг үзчихээ дээрээ гэд. За цөмийн хүч гэдэг дотор зөвхөн сануулах үүднээс хэлэхэд бол ерөнхийдөө физикт бол дөрвөн хүч байдаг. Тэр дотор одоо цахилгаан сорон зөөж, одоо таталцлын буюу одоо гравитаци, одоо хөндийн хүч гэж ярьдаг. За тэгээд дээрээс нь цөмийн хүч гэж байгаа. За цөмийн хүчин дотроо болохоор бас сул хүчтэйг хоёр төрлийн хүч гэж байдаг. Сул гэхээр одоо нэг цацар гэдэг хүн төр гаргадаг иймэрхүү хүч байгаа. За хүчтэй хүч гэдэг нь болохоор бас ингээд хоёр цөмийн нэмэх цэнэгтэй хоёр протонуудыг одоо атомын цөмд байж байгаа юм хоёр нэмэх цэнэгтэй, эерэг цэнэгтэй, ижилхэн одоо цэнэгтэй хоёр төлөвлөлтөж явах хэвээр нөхдүүдийг нааж идэг энэ хүчийг бол цөмийн хүчтэй хүч гэж нэрлэдэг. За энэ хүчнээс юусоо нэгдлийн болон хуваагдлын асар их хэмжээний энерги гаргаж ирдэг ийм арга байна. За энийг бол бид нар бол ерөөсөө цөмийн хүч гэж нэрлэдэг байгаа гэсэн. За тэгвэл энэ цөмийн хүчийг бид нар ашиглаад яаж одоо эрчим хүч гаргаж авах юм бэ? Одоо бидний хэлдгэр бол одоо тогийг яаж гаргаж авах вэ те? Энэ цахилгаанаа яаж гаргаж авах вэ гэдэг иймэрхүү сэдвэр бол өнөөдөр ярилцсан гэсэн. За реакторууд гэж байгаа. Одоо ерөнхийдөө цахилгаан станц гэдэг шиг атомын цахилгаан станц энэ төр бол одоо цөмийн эрчим хүчинд авраа авчихна гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол атомын цахилгаан станцуудын тухай ярина. Дээрэс нь одоо бидний мэдж байгаа одоо энэ ураны нэтэр атомын цахилгаан станцаас гадна одоо бас ирээдүйд бол бид нэр юу руу тэмүүлж байгаа вэ гэхээр цөмийн одоо нэгдэх хурлын цөмийн реактор гэж нэрлэдэг байгаа тийм. Ийм одоо цөмийн станц руу цөмийн одоо энэ цахилгаан станц руу одоо тэмүүлж байгаа хүн төрлөختөн бол хамгийн цэвэрхэн хамгийн одоо үр ашигтай ийм цөмийн эрчим хүчний арга байж байгаа. За тэгэхээр одоо хоёлаа юунаас эхлэх вэ гэхээр нэгдлийн реактор гэж байгаа. Нэгдлийн цөмийн нэгдлийн реактор түрүү ярьлаа шүү дээ. Хоёр төрлийн одоо тэр цөмийн хүч, цөмийн эрчим хүч гаргаж авч болж байгаа. Нэг нь бол атомын цөмийг задлаад нөгөөт нь болохоор хоёр атомын цөмийг нийлүүлээд ингээд айл альнаас ингээд эрчим хүч гарч явж байгаа. За тэгэхээр хамгийн түрүүлж ярих хэвээр зүйл бол одоо бидний хамгийн их хэрхэмлж байгаа зүйл бол нэгдлийн реактор. За нэгдлийн реактор гэдэг нь болохоор хамгийн ойрхон одоо нэгдлийн реактор гэх юм бол нар байна. Манай нар бол ер нь бол нэгдлийн реактор гэсэн. Тэгээд дэлбэрдэг юм байна те. Ер нь дэлбэрээд байгаа. Хамгийн хүчтэй дэлбэрэлт болж байгаа. Би яг нөгөө цөмгөн шууд нөгөө Чернобыль болон нөгөө Фукушима болоо те тэднийг энэ төр ингэ төсөөлөд байгаа. Тийм тэрний тухай ярина. Тэр нь нөгөө задрах те. Задрах оруулна тийм. Нөгөө талд нь болохоор энэ нар ажиллаад байгаа ч юм болохоор цөмийн нэгдэх хурал байхгүй. Маш их юм татах хүчээр цөмийнхаа голд ингээд атомуудыг нийлүүлээд ингээд маш их хэмжээний энерги гаргаж идэг. За энэ нар бол одоо бидэртээ хамгийн ойрхон нэгдлийн реактор гэсэн. Тийм болохоор одоо нарны энерги энэ төргээд бид нар яриад байдаг солар панел нэг нарны хавтан тавьчаад нарны энерги аваад байна шүү дээ. Энд чинь нэгээс нь одоо тэр нөгөө бидэртээ хамгийн ойрхон байж байгаа нэгдлийн реакторыг ашиглаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тог гаргаж аваад байна гэсэн үг шүү дээ. Хүмүүс бид нар нар шиг юм хийх гээд байгаа юм шүү. Тий яг үнэ тий. Одоо энэ нарыг одоо бид нар реактор болго ашиглаж ихээр заримдаа өвөл гараад альсгүй заримдаа шүнд болол ингээд тий бүрэн ашиглаж чадахгүй байгаа байхгүй. За тэгэхээр бид нар яах вэ? Дэлхий дээр одоо тий нар асаачмаар шүү дээ. Яаж тэр нарыг одоо жижигхэн савнд тэрийг дэлхий дээр ажиллуулж болох вэ? Ер нь дэлхий дээр нарыг ажиллуулж болох уу гэдэг бол энэ бол нэгдлийн реактор л гэсэн. Тэгвэл нэгдлийн реактор нь өөрөө жижигхэн нар гэсэн үг байхгүй. Тэгээд өвлөн талхлахдаггүй, шүн болохгүй. Би одоо л нэг юм ойлголоо. Нөгөө нэг юм эсэргүүцэгчд нөөв нуклеар гэсэн мэс аахгүй юу? Тэгээд нөөвийнх нь өвн нар байсан аахгүй. Тэгээ эсэргүүцэж байгаа нөхдөөд бол задрахын энэ эсэргүүцэж байгаа. Нэгдхийг одоо эсэргүүцдэг зөрхтэй хүн бол одоо энэ дэлхий дээр байхгүй. Яг л энэ ч одоо бидний хамгийн эрхэмлж явж байгаа одоо туйлын зорилго байхгүй юу? Эрчим хүчний. За дэлхий дээр нарыг асаах боломжтой юу гэж. За ерөнхийдөө хит хит аргууд бол туршигдж байгаа. Одоохондоо бол
энэ арга бол одоо тэг хүндрэлтэй яг дэлхий дээр асаах одоо нэгдлийн реактор байх боломжтой үгүй гэдэг дээр бол одоо хүртэл бид нар юу хийгээгүй байгаа. За борхоор шиг. За энэ хэд хэдэн туршилтын одоо судалгаанууд явагдаж байгаа. Гэхдээ бид нар өдийг хүртэл энэ нэгдлийн реактор бид нар дээр одоо ажиллах уугүй, бид нар ер нь энд хүрч чадах юм уу гэдэг одоо асуулт хэвээрэл байна. За эдэрлүү хүрэх гэж оролж байгаа хэд хэдэн арга нь бол энэ соронзон ачлаг гэж нэг юм байж байгаа. Соронзон ачлаг гэхээр одоо энэ соронзон орноор одоо ер нь magnetic confinement гэдэг. Соронзон орноор болохоор плазм гэдэг. Плазм гэдэг чинь одоо нэгэсэндээ маш их халчингууд нөө атомын цөм болон электронууд нь салаад одоо цэнэгтэй ийм шингэн зүйл шиг болцдог гэдэг өмнө ярьжсэн шүү дээ. Нар бол өөрөө плазм бохгүй. Одоо бодисын дөрөвдөгтөлөг гэдэг байгаа шүү дээ. Соронзон оронд ингэж үйлчлэлцдэг болчдөг. Одоо соронзон татагддаг, соронзон түлхэгддэг ийм болчдөг гэсэн. За тэнгуут нь бид нар энийг нь ашиглаад одоо нарчин болохоор ингэж хамгийн төлөх гээд байна шүү дээ. Тэр чинь асар өндөр одоо градус халж байгаа юм чи одоо бид нар гадна талаар нь одоо ямар нэгэн хорог хийхээр тэр хоргоо ингээд түлээд хайлуулад гарч ирэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ямар нэгэн хорог дотор хийхгүйгээр юм соронзон орноор тэрийг хашаад тэнгуүтээ тэр дотор байд одоо дэлхий дээрээ барьж байлгах гээд асаах гээд нарыг асаах гээд байгаа ийм аргыг л энэ бол соронзон ийм ашиглагын арга гэж нэрлэдэг байгаа. Сони юм аа. Тийм. За энэ супер соронз гэж үүдэг. Одоо нэг супер дамжуулагч энэ төр гэдэг гэсэн шүү дээ. Супер соронз гэдэг нь болохоор өнөмлөхүй тэг хэмд ийм соронзон орон болохоор ийм супер ийм чанартай болдог. За ийм супер соронзон дотор нарны цөм шиг юм халуун. Нарны цөмд хэдэн градус байдаг? Тэр 15 сая градус байдаг. 15 сая Цельсийн ийм өндөр халууныг хада ертөнцийн хамгийн хүйтэн дотор ертөнцийн хамгийн халууныг бариад байгаа байхгүй. Ийм одоо реакторыг бол бид нар бол энэ соронзон ашиглагын реактор буюу одоо энэ токамак стеллератор гэдэг ийм хоёр төрлийн ерөнхийдөө байж байгаа. Ингээд ийм цагирган хэлбэртэйгээр ингээд ийм юун дотор ингээд хашчдаг. Одоо нэг юу гэдүүлээ соронзон орон дотор плазма ингээд хашчих байхгүй. За тэгээд ингээд тэрийг хасаая гэдэг нэг арга. За нөгөөт нь л инерцийн ашиглах гэдэг нэг бас нэг арга байна. Inertial одоо confinement гэдэг. Лазеруудыг нэг цэг төвлөрүүлээд маш олон талаас нэгээд лазеруудыг ингэж тусгаад яг нэг цэг дээр бүгдийг төвлөрүүлээд дэндээ нөгөө нэг цөмийн нэгдлийнхаа юуг тавьчихна одоо төлшийг тавьчихна гэсэн. Тэгээд тэр төлш чинь өөрөө одоо дотгошоогоо implosion буюу ингээд дотгошоогоо дэлбэрэх гэж байна. Тэ? Дотгошоогоо дэлбэрээд тэгээд ингээд цөмийн нэгдэх бол бий болгож байгаа. Ийм аргыг болохоор бид нар бол энэ инерцийн ашиглагын арга гэж нэрлэдэг байгаа. За энэ төрлийн бол хэд хэдэн бас ингээд туршилтууд л хийж байгаа. Бүгдээрээ дандаа ийм юуны туршилтын шатанд явж байгаа. Ийм хөл. За төлшний хувьд болохоор ертөнцийн хамгийн түгээмэл үтс гэдэг байгаа их сонирхолтой. Одоо уран гэлдэнгүүч плутоны энтер гэхэлэр маш ховор байдаг. Тэ одоо ингээд бөө юм болоод дээ шүү дээ. Тэ хаасаагүй байдгүй. Тэгээд олох гэж бөө юм болоод идэг цөөхөн байдаг энтергээ дээрэн цацраг өгдөгтэй. Тэнгүүд энэ төлшний хувьд болохоор энэ нэгдэх хуруулах бол ерөөсөө ертөнцийн хамгийн түгээмэл үтс. Манай ертөнц дээр ямар үтс хамгийн түгээмэл гэдэг вэ гэхээр ус төрөгч гэдэг үтс хамгийн түгээмэл гэдэг. Тэгэхээр энэ ус төрөгчийг бид нар нийлүүлснээрээ одоо цөмийн нэгдэх хуруулын реакторыг ажиллуулж байна. Нэгсэнд ус төрөгч гэдэг бол цөмийн реакторын одоо түлш гэсэн үг байхгүй. За энэ ус төрөгчийн изотопууд гэж байна. За зүгээр яг нэг хамгийн энгийн одоо ус төрөгч гэдэг юм бол H гэдэг одоо зүгээр л ганцхан ширхэг протоныг бид нар ус төрөгч гэд нэрлэж болно. Гэтэл энэ ганцхан ширхэг ус төрөгч бол маш тогтворгүй байдаг. Одоо ингээд хоёр ширхэг протон гэж байж лаа гэж тэл та. Одоо хоёр ширхэг протон буюу одоо хоёр ус төрөгчлөө чингэсэн гэж тэ. Тэгвэл энэ хоёр ингээ хоорондоо шууд ингээ уралд ороод ийм юу болчдөг одоо deuterium гэдэг бодис болчдөг. Deuterium гэдэг нь болохоор одоо ингээд нэг ширхэг протонтой нэг ширхэг нейтронтой нэг ийм бодис болоод одоо ингээд уралд орчдөг гэсэн. Тэг ингээд одоо нэгс нь докторгүй гэсэн үг шүү дээ. Тийм одоо ерөнхийдөө бид нар ийм задгаа сансраас л олно гэхээс бол ийм дангаар явж байгаа ааш буюу юм ганцхан ширхэг протоныг бол олохгүй гэсэн үг байхгүй. За тийм болохоор энийг бол төлшөнд хэрэглэхгүй. За тэгэхээр бүхэл аашууд хоорондоо ингээд нийлээд ус төрөгчүүд хоорондоо нийлээд deuterium гэдэг бодис олчихно шүү дээ тий. Бас л ус төрөгч мөн. Гэтээ ус төрөгчийн одоо энэ изотоп буюу одоо 2 ааш гэж нэрлэдэг байгаа. Ааш 2 биш 2 ааш гэж нэрлэдэг. Бодис нь адилхан изотоп нь өөр. Изотоп нь өөр гэсэн. Deuterium гэж нэрлэдэг. Нэг протон дан ганц протон биш нэг протон нэг нейтронтой ийм цөмийг бол бид нар бол ус төрөгчийн одоо изотоп буюу deuterium гэж нэрлэдэг. За энэ бол маш тогтвортой тэгээ хаасаагүй ерөнхийдөө байж идэг одоо бидний энэ төлшөнд ашиглах боломжтой юм зүйл байна. Цацар гэдэг бараг байхгүй. Тэгээ маш тогтвортой тэгээ далайн усанд бол яг байж идэг. Маш бага хэмжээгээр байж идэг. Бид нар далайн уснаас гэж олборлж болдог.
Гэтэ ерөнхийдөө энэ бол бидний одоо төвшөнд ашиглах боломжтой зүйл. За ус төрөгчд бас нэг изотоп байдаг 3H гэж байгаа. Тэрийг болохоор одоо бид нар тритиум гэж нэрлэдэг. Цацраг идэвхтэй бүр маш ховор болохоор энийг болохоор бид нар бол юу яж чадахгүй. Одоо түлш мөшөнд хэрэглэнэ гэж байхгүй. Маш цөөхөн тийм. Гэтэ жоохон олсоныг болохоор тийм ингээд нөө юугаар юм гэрэлтдэг нэг олон жил 50 жил мэл гэрэлтдэг юм цагны зүүм энэ төр хийгээд ингээд ашигладаг. Баг зэрэг юм цацраг идэвхтэй энэ зүйл гэж байгаа. За нэг юм хүм. За тэнгууд за энэ 2H буюу deuterium гэдэг бодис ч одоо юутай уралд орох юм бэ? Хоорондоо уралд орох юм уу гүн бөхтэр гелиум 3 гэдэг юм. Гели 3 гэдэг бас нэг юм изотоп байгаа гели. За энэ изотоптой уралд орно. Гэхдээ энэ хаана байдаг вэ гэхээр дэлхий дээр байхгүй. Тий гели 3 гэдэг нь болохоор дэлхий дээр байна. Яг бид нар болохоор ингээд шаарамаар үлээгээд байна шүү дээ. Тэр чинь болохоор арай өөр гели. Энэ гели 3 гэдэг нь болохоор маш ховор одоо дэлхий дээр юу байхгүй хаанаас бид нар олборлж болох вэ гэхээр сарн дээрээс олборлж болно. Оо хэцүү юм байна бас тий. Нарнаас ингээд маш их хэмжээний юм гелинүүд хурж ирээд одоо тэр сарны гадарга дээр ингээд юуснаа ингээд гадарга дээр нь юм тоос байдлаар ингээд үлдсэн байгаа гэсэн. Тэгэхээр ингээд дээдлийн ингээд тоосыг нь хамж аваад дэлхий рүү явуулаад тэгээ нөгөө нэг олборлсон deuteriumтойгоо оруулаад бид нар ингээд түлш хийх боломжтой. За нэг юм юм байна. За энэ дээр би нэг тайлбар хэлчихье төхөө. Одоо хасаа маань ингээ ус төрөгч гүнгутаал энэ олдохгүй гээл те гели гүнгутаа олдохгүй гэдэг. Энэ ямар учиртай вэ гэхээр одоо жишээ нөгөө балч чулуу алмаас хойш нөгөө бодсон нэг штэ те С байгаад байдаг. Тэгсэн хэрнээ тэр хоёр хараад ямар ч ажил төстэй юм бас ажиллахааргүй шал өөр зүйл байгаад байдаг. Тэрэн шиг энэ бас өөр бодисыг хэлж байгаа. Өөр одоо юу гэдэг юм бэ те элементийг хэлж байгаа юм уу? Тийм болж байгаа тийм. Изотопууд гэдэг байгаа штэ те. Тэр балч чулуу юу хоёр болохоор ингээ хоорондоо болохоор химийн одоо томьёоны өөр байдаг бол одоо химийн бүтцэн өөр гэдэг бол энд бол бүр цөмийн бүтцэн өөр байгаа байхгүй юу. Тийм изотопууд нь өөр, цөмийнх нь изотоп болчихж штэ тий. Нейтронууд нь өөр гэсэн үг. Олон нейтронтой. За ингээд гели гэдэг нь болохоор ганцхан протон гэж ангууд 2 гели гэдэг. Үгүй гели ус төрөгч гэдэг нь болохоор ганцхан протон, 2 ус төрөгч одоо 2H гэх юм бол тэ deuterium ч болохоор 1 нейтрон, 1 одоо протон байж идэг. Нөгөөд нь болохоор бүр tritium гэдэг нь 3 тэ. 1 протон, 2 нейтрон байж идэг ч юм уу тэ. Ийм цөмтэй. Ер нь бол протоны тоо бол бодисын төлөвийг илэрхийлж идэг. Нэг ширхэг протон л цөмтнө байж байгаа юм бол нэг бүгдээринг нь бид нар ус төрөгч гэж нэрлэв. За энэ нэг 3 төрлийн юм. За нэг иймэрхүү юм байж байгаа. За энэ бол ингээд бид нар одоо болох бүтэхгүй нь мэддэхгүй. Ямар ч байсан бидэртээ хамгийн ойрхон, хамгийн одоо амжилттай ажиллаж байгаа цөмийн нэгдлийн реактор бол нар маань байна. Бид нар дэлхий дээр одоо нараа асаах гэж оролдож байгаа. Болох бүтгэхүйг нь бид нар мэдэхгүй. Үнэхээр болчвол үнэхээр сайхан байна. Яг тэгвэл маш цэвэр ийм одоо эрчим хүч хийж байгаа гэсэн. За дараа нь ярих хэвээр зүйл бол одоо нөө хэрүүлийн айлын болоод хуваагдлын реактор гэдэг. За энэ болохоор уран, плутоны энтер гэдэг одоо маш хүнд. Одоо ер нь бол байгаль дээр болдог хамгийн хүнд атомууд. Энээс хүнд атом гэж бол байгаль дээр байхгүй. Энэ плутоны нь бол бүр байгаль дээр ч байхгүй. Хүний л гараар өвдөн. Уран бол одоо байгаль дээрээс болдог хамгийн хүнд юм атом одоо байхгүй. Одоо нэг одоо бодис ахгүй тий. За энэ маш хүнд атомын цөмийг бол нейтроноор ингээ бөмбөгчөн докторгүй болоод ингээ хоёр хуваагдчихдаг. Энэ бол задрах урал буюу тэр цөм нь хоёр хуваагдаад тэндээс маш хэмжээний энерги гардаг. Энийг бол бид нар цөмийн хуваагдлын гинжин урал гэж нэрлэдэг. Эндээс л ерөөсөө энерги гаргаж аваад байгаа л хэлээд байгаа. За тэгвэл энэ дотор нь айгүй олон хувааж байгаа. Одоо жишээлбэл уюуд гэж байгаа юм л да 1-р үеийн, 2-р үеийн, 3-р үеийн, 4-р үеийн хүртэл авч байгаа. За энийг ингээд тайлбарлаад явчих. 1-р үеийн одоо энэ хуваагдлын одоо реакторууд шүү дээ тий. Одоо цахилгаан станцууд л гэсэн үг шүү дээ тий. Одоо нэг цөмийг нейтроноор 2 хуваагаад байгаа юу? Тий. Нэг өсөндөө ингээд атомыг л хувааж ин гэсэн. Тэгэл тэндээс энерги гарч ин. За мэдээж энэ нэгдэх уруулаас бол хамаагүй бага энерги гарна. Дээрэс нь цацраг идэвхтэй энтер гэдэг аюу тийм асуудалтай. Тий. Тэгээ тесэрч дэлбэрнэ гэдэг ч юм уу тий. Тий. За энэ 1-р үеийн болохоор ерөөсө туршлагын зорилттой хамгийн анхны реакторууд байсан. Одоо бол энэ бол ашиглагдаж болохгүй. Энэ бол зүгээр туршилтын зүйлүүд байсан. Энийг ашиглах юм бол одоо энэ аюултай. За энийг бол хориглоцсон. 2-р үеийн одоо энэ цахилгаан станцууд гэх юм бол худалдааны зорилготой. Одоо анхны тэр тий жинкнээсээ эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор бүтээгдэж байгаа гэсэн үг шүү дээ тий. За Фукушима Чернобыль тэргүүтээ одоо ерөөсө бүх одоогийн ашиглагдж байгаа ихэнх одоо энэ атомын цахилгаан станцууд бол 2-р үеих байдаг. Тэгэхээр одоо бол бид нар бол 2-р үеийн цахилгаан станцын 90 дамжирч ин гэсэн үг шүү дээ. Аюулгүй байдал нь болохоор яг хүний алдаанаас хамгаалагдсан байдаг. Гэхдээ болохоор нөө эрчим хүч одоо нөө усны шавхург махруугаас ингээ хамааралтай байдаг болохоор одоо эрчим хүчинд тасарчвал одоо тогонд тасарчвал өөрөө ингээ тасарчвал тэр аюултай өөрөө одоо аюулгүй байдлаа хангаж чадах болчихно гэсэн. Тэгэхээр энэ чинь энийг бол тэр ерөнхийдөө идэвхтэй хамгаалалт гэж нэрлэдэг.
заавал нэг юм итгэвтэй юм байж ич. Заавал тог үйж, заавал Ядаргүйл гэсэн усны үг, тий. шахуур гүйж тий. Энээс болж одоо нэг Фукушима ч бас ингээд тусал гарсан шүү дээ тий. Тог нь тасарчиж байгаа хгүй. Тэгвэл нөө аюулгүй байдлын систем нь ажиллахаа болоод тэгээ өөр ингээд цөмн хайлаад ингээд талаар болдогч шүү дээ тий. Энэ одоо иймэрхүү байдлаас 2 дугаар үеийн цахилгаан станцууд бол одоо асар өндөр 9.1 баалын газар хөдлөлтөд ингээд тий ингээд туршигдж шүү дээ тий. Ямар ч нэг иймэрхүү осол болж ирсэн. За 3 дугаар үе гэхээр одоо мэдээж одоо аюулгүй байдлын сайжрын тий. За энэ 2 дугаар үеийн шиг юм биш энэ төр гэдэг утгаараа л аюулгүй байдал дээр нэлээд анхаарсан. Ямар аюулгүй байдал анхаарсан гэдэг тэр нь юу байсан шүү дээ. Тогноос хамаараадсан, шахуурнаас хамаараадсан шүү дээ. Энийг үл идэвхтэй хамгаалт гэдэг. Тэгвэл одоо идэвхгүй хамгаалт одоо пассив хамгаалтуудыг хийж эхэлсэн. Энэ бол ингээд байгалийн жамаараа, физикийн хуулиараа өөрөө аяндаа тогтоо тоггүй ингээд хангагдчихдаг юм аюулгүй байдлыг бол бид нар энэ пассив хамгаалт буюу идэвхгүй хамгаалт гэж ярьж байна. Ирээдүйд юм л да. Энэ яг уу энэ 3 дахь үеийн цахилгаан станцууд бол байж байгаа. Одоо бол тийм ашиглагдаж байгаа гэсэн. Маш цөөхөн. За энэ хүний гар ажиллагаа шаардлагагүй мэдээж. Тэгээ зүгээр ингээд хаяа авчиж болдог. Тэ нэг иймэрхүү эрчим хүчний ерөөсөө тэ оролцоо шаардлагагүй гэдгээр маш аюулгүй. Аюулгүй байдлын өндөр хангасан гэсэн үг шүү дээ, тэ. За энэ хөргөлт битүүмжлэлийн энтрийн сайжруулсан. Одоо түрүү нөгөө нэг Фукушима ч ингээд хагараал доошоо урсаага очижсэн шүү дээ, тэ. Тэр мэрэг чинь доороос нь сам аваар ингээд тэ ингээд битүүмжлэлийн чи аюу тийм өндөр хамгаалалттай болгож. Тэгвэл энэ чинь байгаль экологи дэлхийд одоо хүн амд маш их тийм хор охирлттай болж шин Чернобыль, Фукушима антер гэдэг юмнууд чинь тийм. 50 онд сэргэнэж. Тийм яг үнэ тийм. За ашиглалтын хугацааг 60 хүртэл жил уртцсан гэдэг нь л өмнөх одоо энэ 2 дугаар үе нь болохоор нэг 40 30 жил л байдаг байсан бол одоо энэ 60 хүртэл жил уртцсан гэдэг бол ашигтай. Тэгээ байгалийн гамшигаас хамгаалагдсан энэ гэж явж байгаа. Тэгэхээр 3 дугаар үеийн цахилгаан станц байх юм бол маш сайн. За ойлоо жоохон байж байгаа 4 дугаар үеийн цахилгаан станцын тухай ярив. За асуултуудтай айгүйх байна. Өстой гоё сэдв байна. За нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчаар манай энэ ENF стандартын энэ формулдгийг дагуулаагүй. Хавтан худалдаа эрхэлдэг Iron Circle компани манайгаа. Тэгээд манай од мөндрийн үзэг сонсогчдод ерөнхийдөө бас мэддэг болсон баха. Хавтангаа сонгож авахдаа бас ямар учиртай, ямар нэрүүл мөндөд тустай. За мөн формалдегид гэдэг энэ бодисны талаар ч юм уу те мэдээллүүдийг сайн авсан баг. Тэгэхээр манай энэ Iron Circle-ийн хамт олон маань бол уранган худалдааны төвийн 404 тот байдаг. Тэгээ форморго шовр өмд нь та бүхэн маань очиод үзэж болно. За хавтан гэдэг бол одоо тавилгын үндсэн бүтээгдэхүүн те бүхэл юмд хавтан оролцож байна. Тэгэхээр та бүхэн маань одоо нөгөө гэр бүлийнхаа хүүхдүүдэд астамтай хүнд одоо гэр бүлэрээ одоо энэ хорт хавдартай болох үндсийг те энэ бүгдээс татгалзаад одоо мэдлэг мэдээлэлтэй байснараа гэх юм уу одоо гэр орныхоо энэ хатан тавилгын формалдегид хэмжигчээр хэмжиж үзээд хэрвээ формалдегидтэй орчинд байгаад байгаа бол тэрэндээ бас аягуулсан анхаарад одоо эднийхээс маш гоё чанартай усан төсвөртэй харахад ч ихсэн их гоё дээрээс нь ямар ч үнэр танаргүй формалдегид гэдэг бодис л өөрөө маш хортой бодис одоо хүн одоо ингээд очоо үнэрдэх юм бол те эсвэл нэг халбан малбар долоохон бол ер нь хордлогонд орчхоор баг үгчээр тийм хортой бодис ер нь бол байдаг те яг одоо цэврээрэх юм уу тэгэхээр та бүхэн маань одоо эднийхээс гоё энэ хамгийн сүүлийн үеийн дэлхийн эрүүл мэндэд нийцсэн стандартын эрүүл мэндэд хоргүй ENF гэдэг стандартын хавтанг очоод аваарай гэж зөвлөж байна. Холбогдох хүчний дугаар нь 99-ээс 2087, 9988, 9921 гэсэн утсууд байгаа. Тэгээ веб хаягаар нь ороод харуул бас гоё өнгө загварын сонголтоо хийжиж болно. www.formor.cgmn гэж байгаа шүү. Энэ формалдегидийг бол нэг шалгаад авах шаардлага байхгүй. Угаасаа гэрт чинь байгаа, офис дээр чинь байгаа бүх одоо энэ хавтангаар хийсэн меблүүд бол бүгдээр формалдегидтэй байгаа. Найдвартай. Тийм болохоор одоо эдрээ солих шаардлагатай гэсэн. За нэгт өөрт чинь хорт тавдрын эрсдэлтэй. Хэрвээ танаа гэр бүлд чинь те хүүхдтэй байгаа бол тэр цэсмэ энэ формалдегид бол маш хортой. За галтгоонт дээр байж байгаа тохиолдолд энэ нороод ингээд тэр хавтан чинь ингээд бас ингээд хөвсгөөд бодорч унаад байдэн шүү дээ те. Энэ бол бүр асар хортой. Тий. Энэ бол бүр ингээд те байж боломгүй төвчгүй юм асалтай аюултай зүйл ингээд гэр оронд чинь ингээд байж байгаа байхгүй. Энэ дотор 24/7 ингээд амьдрна гэдэг бол маш тийм эрсдэлтэй зүйл хийж байна гэсэн. Тэгээ дээрэс нь одоо гадуур явж байгаа формалдегидгүй юм болон гэр угаасаа байхгүй болохоор хэцүү шттэ те аль нь ч үнний аль нь ч худлаа ингээд шууд зүгээр нь уранган дээр очиод эндээс очиод үдчихэж байгаа л авчих хэрэгтэй. Тэр бол ингээд меблүүдээс болоод эрүүл мэндэ бодоод хүүхдээ бодоод те ингээд бас ингээд манаа бас ингээд шинжлэх ухааны нэвтрүүлэгт
тий юу хийж байгаа байгаа дэмжиж байгаа гой бас дэмжиж тий дэмжиж байгаа байгууллагууд дэмжиж ингээд явцгаагаарай гэдэг уриалъя. За баярлалаа. За 4-р үеийн цахилгаан станц гэдэг бол одоохондоо байхгүй нөө ирээдүйд хөгжүүлэгдэж байгаа нэг тиймэрхүү одоо ерөнхийдөө болохоор атомын цахилгаан станцын тэрц модын цөмийн задрах хурлын цахилгаан станцын баг хөгжлийн эцсийн баг гэд хэлчих болохоор маш аюулгүй. За дээрэс нь ингээд цоошин төрлийн үйл ажиллагаатай. 1 2 3 дугаар үеийн цахилгаан станцууд дээр ихэнх тохиолдолд дандаа ус ашигладаг байсан бол энэ 4-р цахилгаан станц бол 4-р цахилгаан станц гэдэг 4-р үеийн цахилгаан станц бол ерөөсөө ус мус биш. Усны орондоо шал өөр хайлуулсан давс мавс мэт юм ашигладаг болсон. Тэр нь өөр өөрөөсөө хасар аюулгүй болж байгаа. Дээрэс нь маш өндөр ашиг төлөлтөй болж байгаа. Одоо 3-р үеийн цахилгаан станцууд ч юм бол нөө аюулгүй байдал дээр нь аюул анхаараадсан бол 4-р үеийн цахилгаан станц аюулгүй байдлыг бүр төгсрүүлээд. За тэгээд дээрэс нь одоо юу хийж байгаа? Одоо ашиг төлөвийн асар өндөр түвшинд авчиж байгаа гэсэн. Тэгэхээр бол бид нар бол энэ 4-р үеийн цахилгаан станцд орж байгаа бол нэгт аюулгүй байх нь, хоёрт асар өндөр одоо эдийн засгийн болон тий одоо энэ үр ашигтай, ашиг төлөлттэй ийм зүйл болох нь шүү дээ тий. За мэдээж бас хаягдлыг басгах центр гэдэг мундаг юмнууд байж байгаа. За энэ 4-р үеийн цахилгаан станцын талаар нэг ярих гоё юм байна. Хайлуулсан давс гэдэг. Хайлуулсан давсны реакторууд гэж одоо сүүлийн үед нь 4-р үеийн цахилгаан станцууд гарч ирж байна. Тэг үнэхээр супер зүйл. Тийм. Өмнө нь бид нар дандаа ус ашигладаг байсан байхгүй. Одоо Чернобыль энэ төр чинь ус ашигласанаас болоод дэлбэрсэн шүү дээ. Ер нь бол дэлбэртээ. Одоо ингээд ус нь өөрөө зенон энэ төр гэж сони юм байгуулад нөгөө нэг халдаас сэргийлэх хэрэгтэй байсан чи өөрөө халаах хэрэгтэй. Халаадаг бодис одоо хортой бодис болж хувираад тэг ингээд реактор хайлуул хийчихэж байгаа байхгүй. Дэлбэлээ хийчихэж байгаа байхгүй бүр тий. За тэнгууд энэ хайлуулсан давс гэдэг нь яадаг гэхээр ус ашиглахгүй усны оронд шингэн хайлуулсан давс ашигладаг. За ус бол 100 градусаас дээш гарч чаддгүй нэг юм зүйл шүү дээ ер нь бол тийм. Гэтэл бидэрт нэг үр ашигтай одоо ажиллуулахын тулд тэр чинь заавал одоо тийм өндөр тийм температуртай байж байгаа хэрэгтэй. Ер нь температурын зөрөөнөөс л бид энэ эрчим хүчийг гаргаж аваад байгаа. Тэгвэл энэ ус чинь ингээд 100 хүртэл ингээд халааж чадж байгаа бол чинь нэгт одоо тийм муу байна. Тэгээ температурын хувьд муу байна. Хоёрт болохоор ус чинь ингээд халаад ирэхээр тэлдэг. Одоо нөгөө нэг уур нь гараал тий. Дээр үе одоо хөдөлгөөр үуч ингээл уур гараал ингээл тэлээл айхтар ажилтдаг байсан шүү дээ тий. Тэгвэл энэ чинь тесрэг дэлбэрэх одоо энэ даралт үүсээд дэлбэрэх тесрэх ингээ боломжийг одоо аюулын нэмэгдүүлээд байгаа байхгүй ус. Тэгэхээр усны оронд нь давс ашигласаар бол маш өндөр давуу талтай болж байгаа гэсэн. За ерөөсөө хөргөлт төлж аль алинд нь шингэн давс ашиглаж байгаа. Хайлуулсан давс ашиглаж байгаа. За тэгээд өөрөө болохоор энэ одоо тий ямар нэгэн осол болоод аль сүүл нь хит халаад эхлэх юм бол өөрөө аян зогсчдаг. Ийм аюулгүй байдал нь бол ингээ өөрөө цаанаасаа хангагдчихдаг. Ийм зүйл байхгүй. Зүгээр нүдэ анаад хаяа яв гэж байгаа байхгүй. Ямар нэгэн болох юм бол зүгээр л ингээ хаяа орхио авчих. Тэг ингээ сандраад ах шаардлага байхгүй. Наа чи өөрөө зогсож байна. Ийм гайхалтай юм байж байгаа. За энэ түлшийг нь болохоор ингээ хайлуулсан давсан дотор ингээ за уран ч вэ нөө плутоны ч вэ нөө тоори гэдэг сүүлийн үед бас ингээ сүүлийн үед тий одоо энэ задрах хурлын түлш болж айгуу тийм модонд орж байгаа. Нэг юм шинэ бодис байгаа. За энэ аль алиг нь зөвөр өөрөөсөө давсан дотор ингээд уусгach чинь. Ингээл манай төвшөлж чинь. Гэ шингэн дотор ингээд орсож чинь гэсэн нөө түлш чинь. Өмнө нь бол бидний юм савхнууд ингээд байрлуулаад гэдэг байсан. Тэнгүүтээ одоо ингээд те нэгээс 2 жилд нэг удаа одоо заавал тэр савхнуудаа солих хэрэгтэй болдог байхгүй. Тэнгүүч одоо бид тэр реактор унтраах хэрэгтэй. Цахилгаан станц чинь унтрах шаардлагатай болж гэсэн. Нэгээс 2 жилд нэг удаа ингээд цахилгаан станц унтрах шаардлагатай гэдэг чинь одоо юу гэсэн юм бэ те. Чи байж болжгүй зүйл шүү дээ. Бид тэр тоггүй бол байж чадахгүй шүү дээ те. Тэгвэл энэ давсны одоо реактор болохоор яадаг вэ гэхээр тэр давсан дотор ингээд нөө цөмийнхаа түлшийг ингээд уусгах чинь гэсэн. Тэгэл нөгөөт нь эргэлдэж ангууд нь шингэн юм чинь эргэлдэж ангууд дундаас нь шүүж аваад шинийгээ хийгээл уусгаал ингээл гээд үргэлжилсэн байдлаар ерөөсөө огт дундуур нь таслах шаардлагагүйгээр ингээд ерөөсөө ингээд 24/7 ингээд үргэлжилсэн байдлаар ажиллана гэсэн. Энэ л нэг гайхалтай хэрэг. За энийг болохоор онлайн цэнэглэлт гэж нэрлэдэг байгаа. Нэг сөрхий цэнэглэдэг юм арга гэж. За шингэн давс болохоор ерөөсөө өөрөө 100-аас дээш буюу 600-аас 700 Цельсиэд ингээ ажиллаж яадаг юм зүйл байхгүй. Тийм тэгэхээр эн чинь асар өндөр одоо энергийн ашиг төлөлтөй ажиллаж чадна гэсэн. За одоо температурын зөрөө нь өндөр болно гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр бол бид нар бол их хэмжээний энерги дээрээс авч явж чадна. За тэгээд дээрэс нь болохоор өндөр даралт шаардлагагүй шууд ингээд тасалгааны буюу одоо аар мандлын даралтанд шууд ажиллаж баг задгаа ажиллаж чадна гэсэн үг байхгүй. Задлаа ийцэн ч гэсэн ингээд даралт бий болоод тесрэг дэлбэрэх аюул нь ерөөсөй байхгүй болохоор үнэхээр гайхалтай юм зүйл болж байгаа. За энэ
саний 4-р үеийн цахилгаан одоо 4-р үеийн атомын цахилгаан станцын хайлуулсан давстай жишээ бол энэ түрүүний тори гэдэг үг гарч ирсэн шүү дээ тийм. Энэ тори гэдэг бол их хийчихдээ зүйл. Сүүлд бол одоо бид нар бол өмнө уран гэж мэддэг байсан байгаль дээрээс болдог тийм. Тэрийг баяжуулаад плутоний гэж болгодог. Одоо ураны дараачийн хүнд байц гэсэн үг шүү. Хүүний гараар үүддэг. Тэгвэл одоо энэ тори гэдэг бол хэр гэдэг атомын дугаартай өөр бас хүнд байцсан байхгүй юу? Байгаль дээрээс олддог. Тэгээ энэ ямар давуу талтай юм бэ гэдэг талаар энэ бас ингээд дурдмаар байна. Торийн реактор гэж. За энэ бол одоо ирээдүйд одоо ер нь бол баг ингээд тренд болоод эхэлсэн. Одоо яг туршилтын шатанд авж байгаа ч гэсэн удахгүй өстө бүүн болно гэсэн. Одоо бид нар уран плутоныг ашиглахаа болчихно. Энэ торийн реактор үстэ ална. За энэ шин төрлийн ерөөсө туршилтын шатанд авж байгаа уран плутоныхоо оронд л зүгээр л торийг л ашиглаж байгаа. За тори гэдэг нь өөр одоо тий байгаль дээр уранаас 3-аас 4 дахин их олддог ийм байсан. Тийм үнэхээр гайхалтай байсан. За тэгээд дээрээс нь цацар өвдөх багтай. Тэгээд өөрөө аяндаа задрах аюул байхгүй. Уран ч юм болохоор өөрөө ингээд задарчих гэдэг байхгүй маш тэнцвэргүүнэ маш хүнд бодис болохоор ингээд аяндаа ингээд өөрөө руугаа нейтроноор бөмбөгдөд өөрөө дэлбэрчих гэдэг энэ докторгүй зүйл байхгүй тий. За тэгвэл өсвөрийн реактор гэдэг ингээд өөр сонирхолтой юм реактор байж байгаа. Өсгөвөр гэдэг. Өсгөвөр гэхээр мал үржүүлж байгаа юм шиг ингэж одоо өсгөн гэсэн. Энэ яаж ажилтдаг вэ гэхээр тори юу гэж байгаа заяа. Торийг бид нэг нейтроноор бөмбөгдөнгүүд яана гэхээр уран болчихно. За тэгээ ураныг дахиад нейтроноор бөмбөгдөөр явах тэр нэг задрах уруулж явагдана гэсэн. За тэндээс нэг сул нейтронууд дахиж суллагдана. За тэр сул нейтронууд ч юм болохоор очиод зарим торийг онно, зарим нь одоо ураныг онно гэсэн үг шүү дээ. Уран бол шууд цаашаа задрна. Тори болохоор яах вэ гэхээр дахиад уран болно гэсэн. Энийг бол тэр өсгөр гэдэг. Эхлээд торийн уран болох хэвээр тэгжээж одоо задрна гэсэн үг шүү дээ, тий. Ингэж өсгөрлөсөн байдлаар ингэж ажилтдаг реакторыг бол өсгөврийн реактор гэж нэрлэдэг. Тори ч юу сонио уран болчтой тий. Тий. Ер нь бол тэгж хуваагдчих гэсэн үг л. Өөрөө нэг задрах уруулыг эхлүүлж чадахгүй юм зүйл шүү дээ, тий. Нэг өөрөө дэлбэрэхгүй гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр эхлээд заавал бид нар нейтроноор бөмбөгдөж уран болгоод ураанаа тэр бөмбөгдөж бас ингэж задлах буюу илүү аюулгүй л гэсэн үг. Иймэрхүү сонирхолтой. За тэгээд цацраг идэвхт хаягдл баг гаргадаг гэдгээр бас их өөрмөц. Уран ч юм болохоор маш удаан хэдэн мянган жилийн турш ингээд одоо задралын хагас задралын процесс маш удаан ийм хаягдл гаргадаг бол энэ бол нэг хэдэн 10-аас хэдэн 100 жилийн ийм богинохон настай маш бага хэмжээний цацраг идэвхтэй хаягдл гаргадаг гэдгээр бас их онцлог энэ тори бол. За цацраг идэх нь бол тийм цөмийн зэвсэгт ашиглагдахад хүндрэлтэй байдаг гинэ. Одоо ураны цөмийн станцын ч юм уу плутоны цөмийн станцын энэ хаягдл цөмийн бөмбөгт ашиглагддаг байхгүй. Одоо нэгээс нь цөмийн бөмбөгийн материал болчихдог гэсэн. Тэр маш их аюултай. Одоо би нэг юм ураны цахилгаан станц ажиллуулж байгаа нэрээр эсвэл плутоны цахилгаан станц ажиллуулж байгаа нэрээр аваачаад ингээд цөмийн бөмбөг хийгээд иж болох байхгүй. Тэгвэл торийн реактор ажиллуулж байгаа тохиолдолд бид тэрийг хийх маш хүндрэлтэй бараг боломж байхгүй. Хэцүү байхгүй тий. Тэгэхээр энэ бол ингээд инх тайвны төвшин төртлийн асар их давуу талтай юм болчих шүү дээ. За тэгээ мэдээж одоо хайлуулсан давс реактор дотор ажиллаж чадна. Гэхдээ бас нэг одоогийн зарим юм даралттай усны атомын цахилгаан станц гэж байгаа. Одоо 3 дугаар үеийн атомын цахилгаан станцууд. Эдрийг баг зэрэг өөрчилж чад бас тэр дотор ажиллаж болдог. Тийм болохоор одоо ажиллаж байгаа реакторууд дотор бид тэр торыг бас хийж болох нь биш үү те. Одоо ураны, плутоны цахилгаан станцууд дотор бас торыг ингээд хийгээд ажиллаж болдог гэдгээр бас давуу талтай. За энэ тест супер юм байна. Баг ерөөсө бүх торын оруулалтаа бүрэн оролцдог. Одоо нэгээс нь нэг түл шиг гэж материал байна шүү дээ, тэр түлш нь бол 100% баг гэж үр ашигтай одоо нэг юунда оролцдог гэсэн үг одоо эрчим хүчний үйлдвэрлэлтэй. Гэтэл хажууд нь ураны хэдэн үгэж 1% хэрэггүй. Бүр тэгэхээр үнэхээр гайхалтай зүйл байхгүй энэ бол. Тэгвэл бүр зүгээр арчих юм байна тий. Тэгэхээр ийм гайхалтай зүйл одоо бид нарыг л ингээд огтож авах чинь тий. За нэг иймэрхүү юм чинь. За энэс цаашаа болохоор хоёлаа юу ярих хэрэгтэй вэ гэхээр одоо бас жинхэнэ нөгөө хэрүүлэн алим болж байгаа сэдвүүд ярих хэрэгтэй. Ер нь яагаад бид энэ задрах хуруулны реактор ингээд нэг муухай цацар идэвхтэй, хор охирлтэй, аюултай одоо нэг тийм бахан нөгөө юу байгаад байгаа шүү дээ. Унган монгох сонин амтнд төрөөдэн мөрөөдэн гэдэг иймэрхүү сэдвийг бид нар одоо заавал хүндэх хэрэгтэй энэ одоо сэдвүүдэр бол. За одоо жишээлбэл цэвэр эрчим хүч гэдэг одоо би бол одоо тэгж хэлмээр байгаа. Одоо энэ цөмийн задрах хуруулын цахилгаан станц жишээлбэл одоо энэ ураны цахилгаан станцд бол цэвэр эрчим хүч аахгүй цэвэрхэн гэдэг утгаар. За нэгдлийн реактор гэдэг одоо мэдээж бол нэгдлийн реактор бол хамгийн цэвэрхэн. Одоо
материйн хувьд гэж байгаа шүү дээ. Материйн хувьд бол хорвоо дэлхийн хамгийн одоо цэвэр эрчим хүч гэдэг энийг бол одоо нэгдлийн реактор шүү дээ. Хамгийн өндөр өр ашигтай одоо хамгийн өндөр өр ашигтай одоо хамгийн их түүхийдтэй ийм зүйл байгаа даа. За нэгдлийн реактор бол нэг юм байна. Гэтэ материйн хувьд шүү. Антиматер ч юм эсвэл дарк одоо харанхуй матер гээ яриад ирэх юм бол шал өөр юм болчихно. Материйн хувьд гэдэг нь ямар сони матер зөвхөн материйн хувьд. Зөвхөн материйн хувьд бол хамгийн цэвэрхэн хамгийн өндөр өр ашигтай хамгийн одоо их одоо юутай түүхийдтэй юм болчих. За ингээд хоёлаа удахгүй өстэй жинхэнэ одоо түрүү ярих гэдэг байгаа хэрүүл айлын буюу хуваагдлын реакторын одоо энэ яагаад энийг цэвэргээд байгаа гэд яагаад энийг магтах гээд байгаа мэдээж сүлд нь бас муулна. Гэхдээ эхлээд нэг магтчихъя. Санта мутаал юм те. За нэвтрүүлгийн манай ивент тэтгэгчээр өдөр бүр шин түлээжүүгийн хамт олон маань оролцож байгаа. За тэгээд түлээжүүдэр бол одоо маш олон тооны бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг тий одоо яг олон улсын стандартын юм гоё сүлжээ газрууд арч ороход тий ямар гоё цэвэрхэн үйлчилгээтэй стандарттай бүр үнэр танартай хүртэл байдаг үлээ тий. Тэгээд маш олон бүтээгдэхүүн байгаагаас өнөөдөр би та бүхэндээ энэ тести toasts гэдэг энэ бүтээгдэхүүнийг танилцуулъя. Тэгэд цоошин хоёр төрлийн омлет toast одоо бараанчуудаар одоо худалдаанд гарсан юм байна. Тэгээд бэкон омлет toast нь болохоор өндөгний омлет болон гахаа махтай мини шарсан талах, за талханд цөцгийн тосыг тусгаалan шингэн шарж шаржигнуур болгосон ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр гоё махтай, шаржигнсан амттай, гурилтай, тэгээд цөцгийн тостой, одоо шарсан махтай, өндөгтэй одоо ийм зүйлээ сайхан өдрийн цайндаа бас идчихвэл те гоё амттай юм идмээр байна штэ бас те. За тэгээд нэмэх нь shrimp omelette toast гэдэг энэ байгаа. За shrimp одоо сам орхоо те. За өндөгний омлет болон сам орхоотой миний шарсан талах. За талханд саримстай цэцгийн тосыг шингээж тусгайлан шарж шаржигнуур болгосон гэж. За энэ саримстай талах нь бүр үнэхээр гоё амттай. За нэмэх нь энэ shrimp бол миний бүр ингээд хамгийн дуртай те ийм идэх мах байхгүй те таргалахгүй амттай тэгээд одоо хялбархан болчтой гэдэг чи удаан мудаа явахгүй ган шар гэж боллоо шүү дээ ерөөсө ер нь тэгээд эднийх бол ингээд гоё юм шарчигсан час хийсэн энэ гоё жарыг та бүхэндээ санал болгож байна. Тэгээд хүүхдийн 100 хүннүү моол чандман төв глобал гэсэн дөрвөн салбаруудаар борлуулагдж байгаа юм байна. За холбогдох хүчний дугаар нь 75 75 75 10 гэсэн байна. Веб хаяг нь www.tlg.cgm гэсэн байна. За баярлалаа ивент тэтгэгч байгууллагатай. Хэрвээ удахгүй ингээд сайхан гадагшаа дотгошоо явах гэж байгаа одоо урт хугацаагаар явах гэж байгаа бол би нэг гоё хаак зааж өгье. Одоо Монголд үйж явах үедээ сайн түлээжүр ороод тав. Тэгээ түлээжүрээр ороод ингээд байнга юмнуудын дотор нь ингээд суугаад юм идээд гээ уугаад ингээд байж хахад аяндаа ингээд тасчихна. За тэгээд гадаад очсныхаа дараа яг тэг нутгаа сандахаараа түлээжэр орчих. Яг л нутагтаа ирсэн юм шиг л болно. За баярлалаа. За баярлалаа. За энэ цэвэр эрчим хүч гэдэг нэг магтах гайдсан те хуваагдлын реакторыг одоо магтана. Түрүүн бол нэгдлийн реактортай бол ярих юм байхгүй. Угаасаа хинч марахгүй. Хуваагдлын реактор дээр бол одоо жинхэнэ дайр шүү дээ одоо бидэрлөө те. Нөгөө нэг эсэргүүцдэг нөхдөч орж ирээд. За ингэнгүүт би эдрийг яаж магтах вэ гэхээр за мэдээж нүүрстэй харьцуулна. За нүүрснээс цэвэр гэдэг байгаа. За хаягдл мэдээж бага. За агаарын бохирдол бага. Одоо тоос үйдгсэн, утгаа үйдгсэн бага. За тэгээ хүлэмжийн хийн ялгаруулалт барах байхгүй. Яа одоо реактороос нь бол мэдээж гарахгүй. Яагаад энэ хүлэмжийн баг зэрэг ялгараад байгаа гэх тэр барилгыг барихад альсгэл одоо тэр олборлолт хийхэд гэдэг ч юм уу те иймэрхүү хэмжээний баг зэрэг одоо тэр хүмүүсээс нь ядж амьсгалахаар нь унгаар нь хүлэмжийг гарч байгаа. Тэр бол одоо ерөөсөө хүлэмжийн ялгаруулалтаар бол одоо алийг ч бараад болохгүй одоо энэ бүр юунуудаас хүртэл бага байдаг байхгүй юм. Сэргийгдэх хэрчим хүчнэр хүртэл бага байж байгаа. Тийм болохоор энэ хүлэмжийн бага. За энэ үхэл тераватт гэж нэг хэмжүүр гэдэг. 1 тераватт цаг одоо ийм эрчим хүч гаргаж авахад хэдэн хүн өгсөн бэ гэдгийг тоо эрчим хүчний одоо үйлдвэрлэлээр яригддаг. Юу гэсэн бэ? Одоо ерөнхийдөө нэгж эрчим хүчийг үйлдвэрлэхэд хэдэн хүний амь оролцсон бэ гэдэг ийм хэмжүүр өгдөг байхгүй. За энд бол мэдээж үйлдвэрлэж яхад нь альсгул одоо яаж яхад нь тэрнээс гарч ирсэн утаа альсгул тэр хорноос нь бол хэдэн өгчээсэн бэ гэдэг иймэрхүү л одоо тэр одоо эрчим хүчийг ялгаруулахад хичнээн хүний амь зарцуулагдсан бэ гэдгийг л энэ тоог хэлээд байгаа. За тэгвэл энэгээр бол зөвхөн одоо тий үйлдвэрлэлийн осол бохирдолтой бүхэл юм орж байгаа юм тий. За НАСА-гийн судалгаар болохоор 1976-аас 2009 оны хооронд болохоор 1.8 сая хүний амийг энэ нэг одоо задрах хуруулын реактор бол амийг нь аварсан гэж үзэж байгаа.
аварсан. Аварсан. Тийм 1.8 сая хүний амь аварсан. Хэрвээ энэ одоо задрах хуруулын реактор байгаагүйсэн бол одоо нөгөө нэг нүүрсэл ашиглана те нөгөө нэг бусдыг ашиглана шүү дээ те тэгсэн байсан бол илүү олон хүний амьнас одоо буюу 1.8 сая хүний амьнас хөнгөрөх байсан биш үү те. За ихээс баг руу одоо жагсаалд одоо те нийт одоо тэр эрчим хүчний үйлдвэрлэлд нас орж байгаа хүмүүсийг те их усрээр нь яхан бол за нүүрс бол 3.2-ыг нэзэлдэг. Ихэнхийг нь одоо нүүрс авч штэ тэ. За ингээ нүүрс олборлож яхад альсгүй нөгөө нэг нүүрсийн цэглэн станцыг ажилуулж яхад нь гэдэг ч юм уу тэ. Альсгүй нүүрсийн цэглэн станц гарсан хаягдал, бохирдол, агаарын бохирдол, тоос шороо гэдэг юмнуудаас нь энэ эргэн тойрны хүмүүс нь хортоод ард иргэд энгийн ард иргэд одоо бид нэг өвөл болгоно ингээ хортож штэ. Нүүрсийн цэглэн станцын утаанд ингээ хортож байгаа байхгүй. Энэ зөвлөв чинь бидний хөвгөл рүү бас дагуулж байгаа. Тэгэхээр энэ бүх хөвглүүд бол бүгдээрээ тоологдоо авчдаг. Цахилгаан станц дотор ажиллаж байгаа хүмүүс тэр цэс модоо маш хортой агаараар сүлж байгаа. Маш ингээд бор тэр дотор ч ингээд цацраг гэдэг хүртэл явж байгаа. Энэ маш аюултай зүйл. За энэ бол нүүрс бол хамгийн супер алуурчин байхгүй. За ингээд дээрэс. За дараагийн газрын тос юм. 6-1-ийг нь ажиллаж байгаа. Одоо эзэлж जैन те. За дараа нь биомас орно багасаа яваад байна шүү дээ те. Хүлэрэг гэдэг бас нэг юм байт юм билэ. За тэгээ байгалийн хий орж байгаа. За нар ус салхи гээд хамгийн доор нь хамгийн ёроолд нь цөмийн одоо энэ реакторууд орж ирж байгаа тий. Ерөөсө хүн алдгүй ийм зүйл байхгүй тий. За хамгийн баг. За Чернобыль, Фукушимагийн ослыг оруулаад ийм хамгийн доор нь орж байгаа шүү дээ. Оо бүртээ нэг бурханчлан шүтмээр юм болчихсон шүү. Тэгэхээр одоо бид нар яагаад энийг ингээд хортой ингээд эсэргүүцээд байгаа би ерөөсөө ойлгохгүй. За ингээд дээрэс нь маш сайн одоо судлагдж туршигдсан. Одоо бид нар бол огт мэдхгүй юм одоо хэрэглэх гээд одоо 3 дугаар үеийн бүрэн автомат гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ 3 дугаар үеийн цахилгаан станцууд. Хэрвээ бид нар 3 дугаар үеийн атомын цахилгаан станц ороод ирэх юм бол ерөөсөө те бүрэн автомат ингээд ерөөсөө хүний гар ортол шаардлагагүйгээр огт аюулгүй юм төлж байгаа. Гэтэл бол манайхан бол энэ цахилгаан станцыг нь бол нэг эсэргүүцсэн гэж бодохгүй байна. Одоо энэ олборлолт дээр нь л ингээд байгаа бах гэж бодож байна. Ядаж те. За мэдгүй ямар ч байсан л станц барихаар болчвол хамгийн түрүүнд те гараа өргөөд би бариул л та гэж яах хэрэгтэй байхгүй юу нь бол. За энэ эдийн засгийн үр ашиг бол мэдээж супер. Одоо нүүрсийн цахилгаан станцтай харьцуулахад бол за баригдах зардлыг ярил л та. Баригдах зардал нь 3 дахин өндөр гэдэг. Одоо нөгөө задрах хурлын атомын цахилгаан станц барих бол нүүрсийн цахилгаан станц барих зардлаас 3 дахин өндөр үнэтэй биш үү те. А гэхдээ урсгал зардал нь 3 дахин бага. Тий. Тэгэхээр ч одоо 3 дахин өндөр барьсан ч гэсэн 3 дахин бага одоо ингээд урсгал зардлаа ингээд ажиллуулчихар чинь маш хурдан ингээд нөгөө оруулсан мөнгөө зардлаа нөхөд ашигт ажиллагаар орчихно гэсэн үг байхгүй. За тэгээд дээрэс нь зардлаа хурдан нөхөд ашигтаа хурдан золгоно гэдэг байгаа шүү дээ. Нүүрсийн цахилгаан станц нь 30-аас 50 жил ажилладаг бол энэ атомын цахилгаан станц бол 40-с 60 жил ажиллана. Тэгэхээр энэ хооронд чинь одоо нөгөө ашигт ажиллагаар орсон 3-аас 3 дахин бага юм зардлаар ингээд ажиллаад хар чинь ашиг нь мэдээж өндөр байна гэсэн үг шүү дээ. Мэдээж зардал одоо бага байна л гэсэн. За тэгээд нэг иймэрхүү. За цэвэр ашиг нь бол бүр ингээд асар өндөр болдог. Одоо нөө оруулсан мөнгө болон нийт одоо тэр цаг хугацаанд олж байгаа мөнгө хоёрыг харьцуулах юм бол 90% гарan гэдэг. 90% гарan ийм ашиг хийн гэсэн. За энэ болохоор сэргийгдэх хэрчим хүчнээс хүртэл ашигтай. Сэргийгдэх хүчийг бид нар гэдэг чинь нэг сорилуулсан бол дандаа ашигтай байдаг энтер гэдэг. Гэтэл тэрнээс чинь илүү ашигтай байна гэсэн. Сэргийгдэх хэрчим хүчнээс илүү ашигтай. За бага нөөцөөр их эрчим хүч ялгаруулдаг гэдэг нь маш чухал. Одоо энэ юуны одоо түүхийн эдийнх нь нягтршил гэж байгаа. Нэгж одоо түүхийн эдээс хэрэг хэмжээний одоо тийм эрчим хүч ялгаруулж байна гэдэг. За баг хэмжээний түвшээр маш удаан ажиллана буюу 1-2 жилд ганцхан удаа одоо тэр юугийн реакторын солин гэдэг чинь түрүү унтрааж байгаа солин гэдгсэн шүү дээ. 1-2 жилд ганцхан удаа шүү дээ. Одоо бол бид нар чи яаж нэг нөгөө л нүүрсөө ингээл зөөгөөл ингээл галтэр зөөгөөл тэргээр чинь дөрөв хар болоо те ингээл бөөн юм болж байгаа. Гэтэл эн чинь нэг удаа цэнгэлэл 1-2 жил ажиллаж байна. Энэ гайхалтай зүйл тий. За тэгээд карбон кредит гэж юм байдаг. Одоо нэгэсэндээ бид нар нүүрсийн цахилгаан станц ажилуулснараа карбон кредит төлдөг хөхгүй. Нэгэсэндээ тий энэ дэлхийн агаар мандалд бид нар юуны тий хөлөмжийн ялгарууллаа гэд одоо ингээд мөнгө төлдөг гэсэн. А гэтэл эсрэгээрээ энэ юу ч юм болохоор атомын цахилгаан станц чинь ерөөсөө тийм юм ялгаруулахгүй юм чинь эсрэгээр бүр авдаг хөхгүй. Карбон кредит. За ингээд та нар тий огт ийм одоо дэлхийг дулааруулахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэгээд шагнадаг гэсэн үг. Тэгэхээр энэс хүртэл нэмэлт орлого олох боломжтой. Ийм гайхалтай ийм зүйл чинь. За ингээд сайхан багтлаа. Яг эсрэгээр нь ер нь бодож авчээ. За ингээд нэгдлийн реактор бэлэн болтол одоо бид нар бол энэ
задралын реактортойгоо ер нь явж явах ёстой юм байгаа уг нь л. Одоо тий үнэхээр одоо энэ бол зүгээр ингээд мэдээж одоо хортой хаягдл нь гарч иж маш олон асуудалтай ч гэсэн одоогийн нүүрс мөрстэй харьцуулшгүй юм баггүй юм чинь тий. За тэгээ дээрэс нь шүү энэ нэгдлийн одоо хамгийн цэвэр тэр реактортойгоо бид нар зологтол бид нар ч эрчим хүчээ бас хангаж явах хэрэгтэй. Байгаль дэлхийг хамгаалах хэрэгтэй. Тийм болохоор энэ эрчим хүчний одоо энэ хомслоо ёо шийдвэрлэхийн тулд энэ агаар мандлын одоо энэ дэлхийн дулаар л дээрээс нь одоо бидний ханиалгаад өхөөлөх гэдэг байгаа энэ өвөл болгон болж байгаа нутаанаас салахын тулд бид нар бол тэр хүртэл ядаж одоо энэ тий хуваагдлын задралын урлын атомын цахилгаан станцаа ашиглах нь их зүйтэй ийм зүйл байгаа. За нэг баахан магтцсан. Одоо муулах хэрэгтэй. За муулъя. За аюулгүй байдал. Ослын хохирол бол их тохиолдож байна. Одоо нөгөө яг нүүрстэй харьцуулчихгүй баг гэдсэн шүү дээ. Гэхдээ л одоо сул тал юм ч одоо энийг нь одоо дурдах хэрэгтэй. 1945 оноос хойш л ерөөсөн 80 жилийн турш Чернобыль, Фукушима тэргүүдэд 7 томоохон асал гарч ирсэн. Эдгэрийн бол дөрөв нь бол маш ноцтой буюу одоо дэлхийн одоо энэ байгаль орчинд бол маш их юм хор хөрөл учруулсан юм зүйл. За Чернобылийг одоо жишээлбэл яриа л да. Ер нь бол Чернобыль, Фукушима хоёрыг л ингээд орчиход болно. Одоо хүн төрөлхтний төвхөнд гарсан хамгийн том хоёр л осол гэсэн. Энээс илүү том ослууд гэх юм бол одоо байхгүй. Энэ хоёрыг дурчихад бол ингээд болчихжээ гэсэн үг шүү дээ. Энэ эдрийг бүгдийг ингээд нийлүүлээд нөөцөөсөө бага байгаа даа шүү дээ. За Чернобыль бол 1986 онд бол тэр төвхөнд хамгийн том одоо атомын цахилгаан станцын осол болсон. Хоёрдугаар үеийн одоо тийм атомын цахилгаан станц байсан. Гэхдээ нэлийн муу загвартай. Нэлийн анхны муу загвартай нүүдийнх нэгээс одоо орчин үеийнх нь бол арай гайгүй болсон. Гэтэл бүгдээрээ л хоёрдугаар үеийнх. За урт хугацаанд болохоор хэдэн хүний амьд хүрснийг бол одоо мэдэх боломж байдгүй. Хичнээн хүнийг одоо алсан бай гэдэг нь яг өдийг хүртэлх хугацаанд бол тэрийг нэг үрчлэн тоолох боломж байхгүй. За жишээлбэл Европын ногоо ном бол ингэж 60 мянган хүний одоо амьд хүрсэн гэдэг юм тоо гаргаж байгаа. Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага 4,000 гэж гаргаж байгаа. Тэгэхээр энэ айгүй зөрүүтэй бодож штэ тий. Тэгэхээр энэ бол тийм айхтар нарийн тоо гарах боломж байхгүй. Одоо нэгсэн доод ингээд утаа манан мэдэн замхарсан ийм аюул услыг хүн төрөлхтөн дэлхийд авчирсан болохоор Чернобылийн осол бол хамгийн том осол гэж үздэг. Одоо атомын цахилгаан станцын төвд. За Фукушима 2011 онд одоо бараг л саяхан юм шиг санагдаж байна тий. Энэ 9.1 магнитудын газар хөдлөлт бол асар өндөр хүчтэй газар хөдлөлт байхгүй юм чинь. Японд баг урд өмнө тий баг 20 онд л нэг тиймэрхүү ажилласан байлаа шүү дээ. Тэгээ тэр чинь далайн эрэгтэйгээ ойрхон ингээ байж байгууд эхлээд цунами төртөж байгаа. Газар хөдлөлт нь гээд өртөөд дараа нь цунами төртөж байгаа байхгүй тий. Энд чинь одоо баг 2-2 одоо байгалийн гамшигт нэг дор орж ин гэсэн үг шүү дээ тий. Асар өндөр ийм газар хөдлөлт дээрээс нь цунами ороод ирж байгаа. За тэгвэл 1971 онд болохоор ашиглалтанд орсон байгаа юм л дагуун. Энд чинь баг Чернобылээс өмнө орсон цахилгаан станц шүү дээ. Үгүй Чернобылийн сүүрлээс өмнө орсон тийм ашиглалтанд орсон цахилгаан станц байгаа байхгүй. Бас л 2 дугаар үеийн атомын цахилгаан станц. За тэгээ аюулгүй байдал нь болохоор хамаагүй сайн. Одоо Чернобылийг бол хамаагүй өндөр. Тэгээд үхлийн тоон бол 2000 гэж гарсан. За гэхдээ энэ 2000 хүн болохоор ерөөсөө цацраг итгэхээс болоогүй. Энэ хүмүүс нэг тухайн газар нутгийг чинь гинт битүүмжлээл ингээл нүүлэн шилжүүлээл ингэж байгаа шүү дээ. Энэ хооронд чинь тэнч одоо эмнэлгийн тусламж авч чадаагүй альс бол настай хүмүүс стресстэй ч юм уу ингэж нас орсон хүмүүс байна. Тэрнээс бол ерөөсөө энэ хүмүүс цацраг итгэхээс болж өгөөгүй. Тийм сонин тоо гарч ирсэн. Чернобыльд зөвхөн одоо тэр цөмийн дэлбэрсэн асуудал байхад бол Фукушимагийн хувьд болохоор 3 асуудлыг давхцсан байгаа байхгүй тий. Дээрээс нь одоо нөгөө цунами газар хөдлөлт нэмэх нь одоо энэ цацраг гэдэг цөмийн дэлбэрсэн. Тин ч одоо газар хөдлөлт цунами болж ахт ч юм бол тэнд эмнэлгийн тусламж хэрэг болно тий. Гэтэл тэнд нь ингээд цөмийн цахилгаан станц ингэсэн ингээд битүүмжилж байгаа байхгүй тий. Ингээд тойрогоор битүүмжлэнгүү чинь тэр дотор чинь бас ингээд сандарч твдсэн стресст орсон ийм хүмүүс бол ингээд бас үхээд 2000 болчихж байгаа байхгүй. Эдгээр бол огт цацраг итгэхээс болоогүй гэсэн. За цацрагийн хор хохирол одоо урт хугацаанд бол за муугар утгад бол 1000 хүнд орж магадгүй гэж. Одоо нэг баг зэрэг ингээд цацраг идэх ингээд алдагдчихж байгаа шүү дээ тий. Тэрнээс болоод ингээд хор тавдартай болдог ч юм уу. Энээс болоод ихтэй 1000 хүн одоо бүх цаг үед шүү дээ. Одоо ирээдүйд ч гэсэн ингээд одоо прогноз гаргаж байгаа. Багадаа хийхээр тэг өдийг хүртэл ерөөсөө энэгээр одоо өгсөн хүн төрөлхтний үед нэг гэж юу? Тий. Тийм болохоор ерөөсөө энэ одоо Фукушимагийн цацраг үтгэхээс болж бол те одоохондоо бол ганцхан нийл ам одоо батлагдсан тоо гарч ирж байгаа. Тийм. Нэг юм шин явж ирж байгаа. За нэг энэ Фукушима Чернобыль хоёрлог иймэрхүү. За тэгээд дээрэс нь мэдээж одоо тэр хүмүүсийн зүв бохгүй юу? Хяналтаа бид нар сайжруулах хэрэгтэй. Одоо тэр эсэргүүцэж байгаа хүмүүс бол бас байх хэрэгтэй.
Ягаад тэгэхээр энэ чинь бүх зүйл хоёр талтай тий. Одоо бид нар зүгээр наад ч одоо зүгээр баг идэж болно, альсгүй одоо яаж болно гэдэг ингээд хайчиж болохгүй байхгүй юм чинь бас бид нар хянах хэвээр одоо тий зөмийн зэвсэг үтэж болно шүү дээ тий. Яачих юм бэлээ мэдэхгүй шүү дээ бид нар. Тийм болохоор бидний хяналт шаардлагатай. Хоёр талаар энэ чинь бас нэг аюулгүй байдлаа бас ингээ хангахгүй юм бол энэ чинь бас мэдээж эвгүй шүү дээ тий. Бас яаж ах юм бэлээ. Олборлж гин гээд юуг ин чутгачих юм бэлээ. Бид нар бас харж явах хэвээр сэрдэж явах эрхтэй юм хүмүүс. Тийм болохоор тэр талаас нь харах юм бол уусаа зөв. Одоо эсэргүүцэн нь бол зөв. Гэхдээ зөв эсэргүүцмээр байна. Айгүй буруу эсэргүүцэж байгаа хүмүүс. Тэ бүр үнэхээр ичмээр эсэргүүцэж шнэ чи. Ингэж эсэргүүцэн гэж юу байхгүй те. Бид тэр эсэргүүцэж байгаа хүмүүсийн аргументийг ингээд сонсчих хэрэг ерөөсөө сонсогдохгүй байхгүй. Дандаа юм балаа юм ирээ яваад байхгүй. Зүгээр л хөөж мөгөө ямар ч аргументгүй хөөж мөгөөд ингмээргүй шүү дээ те. Тийм болохоор тэр хүмүүсийн бол зөв. Гэхдээ арай нэг жоо учиртай байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд хаягдл байна. Цацраг өвтгтэй. Плутоны энэ төр гэл те. Байгалийн нийц шавхагт хүртлийн хаягдлыг болохоор аюулгүй хадгалах шаардлагатай гэдэг л энэ амар том асуудал. Одоо угаасаа энэ цөмийн цахилгаан станц, цөмийн одоо энэ одоо хууль дүрмд нэгдсэн улс орнуудын хувьд бол энэ цөмийн хаягдл гэдэг бол асар том асуудал болж одоо хөндөгдөж байгаа юм зүйл. Маш удаан хугацаанд энийг хадгалах хэрэгтэй. За яг хөө ирээдүйд бид нар бол боловсруулж чадна модон гэж байгаа боловч эн чинтэй бас алтагдвал эсвэл дэлбэрүүл эсвэл хин нэг террорист нь аваачаад юмд аваачаад бөмбөг хийгээ хайчуул гэдэг ч юм уу те. Энд чинь асар олон төрлийн аюул одоо занал хийл болж байгаа энэ цөмийн цэцрэг идэвхтэй одоо юу л хаягдл гэдэг бол энэ зүйл. Одоо ихэнх улсууд бол хоошоо сууж байгаа. Энэ одоо би бол наадах менеж хийж одоо юу яаж чадахгүй те. Зохицуулж чадахгүй те. Финланд гэдэг л ганцхан улс одоо бид нар сайхан те хүүтэн байна. Бид хэд наатаа чинь зохицуулж игээд ганцхан дуурж байгаа тийм л улс. Бос нь бол энэ цөмийн хаягдлаас бол ерөөсөө айж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас нэг одоо харанхуй тал нь тий бүх юмд хоёр тал байгаа. За олон нийт гэж байгаа. Олон нийт гэдэг бол одоо хамгийн том асуудал. Одоо бид нар ямар нэг хөрөнгө оруулалт татъя гэхээр альсгүй одоо бас улсдаа нэг уурхай ч юм уу альсгүй нэг юм цахилгаан станц барьчих гэхээр нэгт одоо улс төрийн одоо нэг геополитикийн гэх юм уу те иймэрхүү асуудлууд шахалтууд харамтууд эрчим хүчний инээ тэрэ гэдэг юм одоо бид нар ч гэсэн мэдрэгдэж штэ те нөгөө талаас нь олон нийтийн одоо сөрөг хандлага гэж байна те төлбөртэй юм уу төлбөргүй юм уу мэддэхгүй ийм сэн хүмүүс гинт гарч ирээд тэг ерөөс ингээд дайраад идэг зүгээр ямар ч юм аргумент авахгүй ингээд дайраад идэг ийм ачиж юм болоод идэг сөрөг хандлага ер нь бол маш их дагуулдаг юм зүйл ер нь хаа явсан газар ингээд сөрөг хандлага дагуулж идэг аюултай зүйл байхгүй. За одоо жишээлбэл яа тийм за одоо миний л бодлоор бол одоо би ингээд Монгол улс амар том гүрэн байлаа гэж хэлдэг те тэгэх юм бол энэ уран ч бас хаасайгүй байдаг зүйл биш аахгүй. Тэгвэл би одоо өөрийнхөө улсын аюулгүй байдлыг бодоод эргэн тойрныхоо улсуудынхаа ураны нөөцийг бол хамгаална. Ягаад тэр нь чи аюул одоо манай улсын аюулгүй байдал шүү дээ. Манай улсын одоо өврөөс өөр улсууд хурж ирээд нэг ураныг түүгээ авч яваадах юм бол би бол дургуутс шүү дээ. Наадахаараа чи яачих юм бэлээ. Над руу ингээд харуулсан бөмбөг хийчих юм бэлөө те. Би тэр ирээдүйд бас би өөрөө бас тэндээс уран холборломоор байна шүү дээ. Бөмбөг хийх болвол те. Тэгэхээр бас ингээд байлгаж явах хэрэгтэй байгаа байхгүй те. Иймэрхүү одоо улс төрийн ч юм айлсгүй юм эрх ашигын одоо юм тоглолтууд бол мэдээж явагдана. Нөгөө талаас болохоор хүн айд одоо мэдгүй юмнаас айдаг. Одоо цацраг өвтгтэй бидний мутац оруулдаг энэ тэр амар юмнууд болоод байна шүү дээ тий. Тэгвэл энэ одоо нэгэн тал одоо тим юм болж л байгаа юм чинь хүмүүс айхаас ороо байхгүй. Айж байгаа юм чинь одоо аргал хөдлөн гэж ингээд бүх юмыг нэг хардаж зэрдээд ингээд яваад байх нь бол угаасаа л хүмүүсийн донд байж байгаа зүйл. Бүх л одоо ураны олборлолт айлсгүй одоо энэ цацраг өвтгтэй зүйлийн олборлтыг хийж байгаа улсуудад бол ийм зүйл байнга л гарч идэг. Тийм болохоор энэ бас нэг юм сөрөгдөл нэг иймэрхүү сөрөгдөл гэж байна. За тэгэхээр ямар ч ч өнөөдрийн бидний ярьсан сэдв бол цөмийн эрчим хүч буюу цөмийн хүчийг бид нар ашиглаад эрчим хүчинд яаж ашиглах юм бэ? Одоо нөө өөрсдийнхөө бид нар эрчим хүчний хэрэгцээг яаж хангах юм бэ? Тэгээ ямар давуу талтай, ямар сул талтай. Ер нь бид нар хаашаа явж байгаа, одоо ямар байгаа гэдэг талаар ингээд яриад хэлэхэд бол нэг иймэрхүү байна. За давуу талыг бол маш сайн ойлголоо. Давуу талтай ч юм байна. Тэр хог хаягдлын тийм хог хаягдал гараад тийм үү? 1-2 жилдээ нэг удаа цэнгэлдэг юм гээдтэй. Тийм тэр чинь нөгөө нэг яг маш бага хэмжээний хог хаягдал гарч байгаа. Гэхдээ тэр нэг олон улсууч ингээл овооруулаад байгаа нэгт. Хоёр талаар тэр чинь хэдэн мянган жилийн турш ирж хадгалах хэрэгтэй юм байхгүй юу? Тэ аюулгүй хадгалах хэрэгтэй. За тэгээд дондуур нь тэр чинь ингээ хөргөлтийн байхгүй болгочвол өөрөө дэлбэрчих гээд байдаг. Тэ одоо бид нэг ингээ боловсруулах гэхээр боловсруулах технологи нь байхгүй байгаа. Яг гоо дахин ашиглаж болно ч гэсэн дахин ашигласан ч гэсэн тэр чинь өөрөө хог хаягдал болоод үлдэнэ. Тэгээд дээрэс нь тэр чинь хин нэгэн хурж ирээд дээрэмдээд
одоо бөмбөг хийх боломжтой энэ гэдэг утгаараа энэ чинь олон төрлийн аюултай ийм аял байгаа байхгүй. За сансар руу гарах чи гэж бодоход агаар мандал дотор дэлбэрчүүл яах юм. Тэгээ одоо усан дотор болоод нь шүү дээ. Усан дотор ингээл живүүлэнгүүд тэр усан дотор задраад тэр усан дотор хамтдыг хүртэл байхгүй болох гэдэг. Ер нь яаж хамгаалах юм, яаж одоо энийг боловсруулах юм гэдэг чинь амар том асуудал байхгүй. Олон улсын түвшинд яригдах юм асуудал. Итгэлцлийн асуудлаас байгаа даа шүү дээ. Манай хогийг авчих гэдэнгүүд нөгөө нөхдүүд нь миний эсрэг тэрүүгээр нь бөмбөг хийчихвэл яах юм гэдэг чинь бас айгүй төвөгтэй асуудал байхгүй юм чинь тий. За цөмийн эрчим хүч гэж юу вэ гэвэл би шууд нарлуул за нэгтгэн тэр байна гэдэг. Яг үнэ тий яг зөв. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар формалдгийг дагуулаагүй ENF стандартын хавтаа худалдаа Iron Circle болон өдөр бүр шинтүүлэж үгийн хамт олон маань ивентдгээ ажиллаа. Нэвтрүүлэг маань NTV-гээр мөн Одон дор радио 107 83.3 гэсэн долгионоор та бүхэндээ хүрлээ. За нэвтрүүлэгтээ хамтдаас үзэг сонсогч та бүхэнд баярлалаа. Манай алтан гишүүд маань бас маш гоё олон одоо санал хүсэлтэд бичсэн байна. Харамсалтай байлаа уншиж амжсангүй. За яах вэ тэгээд дараагийн дугаараараа бас те эргүүлжлүүл ялцсан дараагийн дугаараар эргүү уулзъя. Хамтдаас нь та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.